Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр илүүдэл гарсан хөрөнгөөрөө хамтдаа амттай Америк маягийн шажигнуур чигнэмэг хийж эзэцгээе. Та бүхэн өөрсдийнхөө хэвлээд дуртай хэлбэрээр хийж болно. Мөн гэр бүлээрээ хүүхдүүдтэйгээ хамтраад хийхэд их хөвгчлөлтэй байх болно. За бидэнд хамгийн түрүүнд 410 г гурил хэрэгтэй. Тэгэхээр 1-р гурил, 2-р гурил аль нь ч байж болно. Эсвэл одоо 1-р гурилыг бүхэл өртөө хольж хэрглэж болно. За эхлээд би гурилаа урьдчилаад чимгэлцсэн байсан учраас гурилаа хийчихлээ. Одоо үүн дээрээсээ хөргөчнөөс гаргаж ирсэн хүүхдэн цэцгийн тосоо үрээд нэмээд хийчихв. За надад одоо 160 г цэцгийн тос хэрэгтэй. Цэцгийн тосоо үржиглээ. Үүнийгээ гурилтайгаа нийлүүлээ. Цэцгийн тосны бүхэл хэсгүүд байж байхад зүгээр. Тэрийг бол бүгдийг бутлах гэдэг заавал шаардлага байхгүй. Тэгээд үүн дээрээ 180 мг хүйтэн сүмийг хөргөчнөөс шууд гаргаад хийчих болно. Тараг хийж болно. Сүүн гашигдсан ч хийж болно тийм ээ. За одоо би үүн дээрээ 100 г хөрөнгө нэмэх гэж байна. За 100 г хөрөнгөө заавал хооллсон байх шаардлагагүй. Хэдүүлэн чинь хаяа нэг хөрөнгө илүү гардаг шүү дээ тийм ээ. Тэгээд тэр нь хооллоогүй хөргөчн байж идэг тийм ээ. Тэгэхээр тэр хөрөнгөө гаргаж ирээд үүндээ хэрглэж болно гэсэн үг. За хөрөнгөө хийчихлээ. За үүн дээрээ тэгээд үүн дээрээ би 2 хоолны халбаг сахар нэмчихье. За баг зэрэг болчихъя. 1 амны халбаг бейкинг паудер, сод байж болно. За тэгээд амтлагаагаараа давсаа хийчин. Би бол нэг хагас амны халбаг хийчихье. За ингээд одоо 100 г. За одоо ингээд зураг маань бэлэн болчихсон. Тэгэхээр энэ хугацаанд би шарх шүгэгээ 200 хэмд 2 талаас нь сайхан халаагаад тавьчихъя. Ингээд шарх шүгээ харжээ. Одоо ажлын тавцангаа жоохон гурилтаад үнийг элтнэ. Чигнэгэнд хөрөнгө орсноор хөрөнгөний тэрмээ өрмөц амтыг оруулж өгдөг. Хөрөнгөхгүй бас хийж болно. Хэдүүлээ одоо бол ерөөсөө хаягдал гаргамааргүй байгаа. Тэгээрээ аль болох 100 мөнгөндөө ингээд шалчиж болно. Би илүү хөрөнгө байгаадах юм бол ерөөсөө хоолныхоо гурланд ч ихсэн хэрэгэлжтэй шүү дээ хөрөнгөө. За нэг юм хөө нэмгэнэн даахад болох баха. Түүнээс нэмгэн байж болно. Савх одоо шалжигнуур хийж болно.
хөрхийн дуртай хэмжээгээрээ тийм ээ. Ой кукины нөгөө юу гэдэг штэ. Дүрс гаргадаг юмнууд тэдрэг хэрэглүүлээс их өрөх штэ тий. За би бол ингээд нүдэн баримжаагаараа хугаад л авчиж. За би энэнийг ингээд тавьчихлаа. Одоо хөрхөн шүдний чигчлүүр чиглэж агаад түүн дээр хідэн хөрхөн цэг баргачих. За шүдний чигчлүүрийн ардлыг ашиглавал арай мэдгэдэггүйц харахаарай. Хэдүүлээ сэрээгээр хатгацсан ч болно тийм ээ. Ингээд шугуу маань 200 хэм талчихсан. Тэгэхээр одоо үүнийг сайхан дээд хэсгээрээ шаргалтцал нь болгоно. Тэгэхээр ойролцоогоор 15-20 минут. Тэгэхээр бүгдээрээ харж агаад хүссэн хэмжээгээр шаргалтуулаад гаргачна гэсэн үг. Star. Яг наараа 2. тийм хөрхөө. Тэр нүн дахиад нэг дарах уу? Тэгээ. Тэг энийг дараад арчих. Аха. Атерлоо. Дахиад дарчих юм нэг яг энэ дээр. За дараарай. Агаан тусалж байна л да. Одоо би. Энэ хараа. Нэг хөрхөн жижиг. За. Хөрхөн дөрвөлжин жигнэмүүд манд гарчихсан. Тэгээ би хүүхдтэйгээ бусдыг нь хөрхөн од болгочихсан байгаа. Однуудаа тавиад одоо яг түрүүнийхтэйгээ адилхан жигнэчнэ. Ямар